шинэ он гаргаад анхны томоохон хэмжээний уулзалтыг Монгол улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн J2 сайд маань төрийн нарийн болон газрын даргатаас нийслэл Улаанбаатар хотын томоохон 16 мега төсөл болон гадны зээл тусламжаар хийж байгаа төсөл хөтөлбөрүүд бол үйл ажиллагаатай танилцж, за төрийн үйлчлэлийн түншлэлийн хүрээ, гадаадын зээл тусламж, за нийслэл бол улсын төсвөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр бодлогоор хангах, чиглэл өгөх талаар танилцж ярилцлаа. Нийслэлийнхаа энэ шинээр нүүж ирсэн яарамгийн офс өнөөдөр ирж АБ болоод хурлын танхимтай танилцж он гарснаас засгийн газрын гишүүдээс хамгийн анх бас ирж тэргүүлэх шадар сайдынхаа үүргээр Монгол улсын эдийн засгийн 70%, Монгол улсын хүн амын 60% амьдарч байгаа хотынхоо удирдлагууд дээр ирж өнөөдөр танилцж анхаарж байгаад бас танд баярлалаа. Нийслэлийнхаа үйл ажиллагаатай эдийн засгийн хөгжлийн яам танилцж байна. Нөгөө талаар эдийн засгийн хөгжлийн яамны үндсэн чиг үүрэг нь Монгол улсын ойрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогуудыг тодорхойлдог. Энийгээ дагаад 5 жилийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргана. За жилдээ жилийн үндсэн чиглэл болон төсвийн хүрээний мэдээллийг боловсруулж улсын их хурлаар батлуулдаг. Салбар хоорондын уялдааг нэлээд хангах үндсэн чиг үүрэгтэй гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт гэдэг нийт нь хэлбэл эдийн засгаа тэлэх, худалдааг өргөжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ийм яам. За нийслэл хот маань өнөөдөр хүн амын маань 60 гаруй %. Дотоодын бүтээгдэхүүний 70%. Монголын нийт эдийн засгийн хоримтлалын 82%. Үйлдвэр үйлчлэгээний байгууллагуудын 88% нь төвлөрсөн. Монгол улсын улс төр нийгэм эдийн засгийн соёлын гол төв. Тэгэхээр эдийн засаг дахь нийслэлийн үүрэг роль өндөр байна. Нөгөө талаар боломж бас өндөр байна. Нийслэлийн орлого, төсөв, хөрөнгө оруулалт сүүлийн 10 жил тасралтгүй нэмэгдэж ирсэн байна. Мөн энэ байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг улам нэмэгдүүлэх ийм бололцоо бас харагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол яг эдийн засгийг хөгжүүлэхэд Монгол улсын нийслэлийн орлого хувь нэмрийг онцгой үнэлж боломжийг өргөнөөр харж байгаа. Ийм нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын бөгөөд хууль эрх зүйн зохицуултуудыг хийж өгч бүрэн дэмжиг үзүүлнэ. Нийслэл маань өөрөө бизнест ээлтэй, хөрөнгө оруулалт таатай, ард иргэд Монгол хүн амьдрахад хамгийн таатай нөхцөл бүрдсэн юм бол аймаг шүү. Нийслэл хот байгаасаа гэж бодож байна. Үнэхээр амбицтай тодорхой төслүүд сайн сонслоо. Монгол улсын нийслэлийн ирээдүйг гэрэлтэй. Хамгийн гол нь нийслэлийн удирдлагууд маань юу хийхээ маш сайн мэдсэн байна. Яаж хийхэж бас мэдсэн байна. Одоо бол салбар хооронд уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуултыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд бол бид эдийн засгаа тэлж чадах нэ. Нийслэл хотоо хөгжүүлж Улаанбаатар хот маань Монгол улсын хөгжилд бас томоохон үүрэг гүйцэтгэх юм төв болох болцоо улам сайн нээсэн юм танилцуулгуудыг сонслоо. За энийг хэрэгжүүлэхийн төлөө нийслэл хоттойгоо тэгээд гар биений сайхан ажиллах болно. Бүх бодлогын бөгөөд бүх үйл ажиллагааны дэмжигийг үзүүлнэ гэдгийг илэрхийлье.